Төв аймаг Номын Баярыг 5 дугаар сарын 20-ны өдөр үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлийн ураандор тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж үндэсний бичиг соёл номын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус үйл ажиллагааны нийтийн уншлагыг дэмжих Номын сангийн өв санг арвижуулах, хүүхд залуусын сурах эрмэлзэл дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 37 дахь Номын Баяраар хүүхдийн зохиолч Оюун Бадмын Сундай, Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн зохиолч Яруу найрагч Шагдрын Цэрэндоо, залуу зохиолч сэтгүүлч Гишиг намын Дулам Сүр нар хүрэлцэнж уншигчтайгаа уулзалт хийлээ. За энэ жилийн Номын Баярын арга хэмжээ нь бол бид бүхэн бол одоо 5 дугаар сарын 20-ны өдөр бол аймгийнхаа мөнх халдрын талбайд хийж байна. За бид бүхний бол онцлог нь бол одоо хавар намар зохион байгуулалтаа өмнө нь бол бид нэр одоо энэ номын худалдаануудыг одоо Аз хуур, Интер ном гэсэн юм худалдаануудыг зохион байгуулж байгаагүй. Одоо бидний өнөө жилийнх бол түүгээрээ онцлог. Тэгээ мөн бас өөрийнхөө нутгаас болон ер нь залуу яруу найрагч зохиолчдыг оролцуулж байгаараа онцлог байна. Тэгээ ер нь жил болгон бид нар бол хавар намартаа 2 удаа ер нь мөнх халдрынхаа талбайд ирээс энэхүү арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. За өнөөдөр бид бүхэн үндэсний Номын Баярт оролцож байна. За бид бүхэн 6 дугаар ангиасаа эхлээд ерөнхийдөө ингээд ном уншиж эхэлсэн. За хичээлээс өмнө 30 минутын өмнө заавал ангидаа номоо уншицгаадаг. Бас Төв аймгийн Номын сангийн Номын сангийн аймгийн шилдэг анги болсон байгаа. Өглөөний уншлага уралдаанд 2 дахь ангид төрүүлж байна. За бид бүхэн бас өөрсдөө ном уншихаас гадна ном бичиж байгаа. За удахгүй бас энэ бидний дулсамж, бидний мөрөөд гэсэн номоо гаргаж байгаа. Мөн бас комик ном бас гаргаж байгаа. За хүүхдүүд маань өөрсдөө ингээд ном уншихаас гадна ном бүтээж байгаа учраас номыг одоо илүү үнцэнтэй хайрладаг, номын амтанд илүү орж байгаа гэж бодож байна. Түүнчлэн өглөөний уншлаг аян сор бичгтэн хүүхдүүд цэвэр бичгийн уралдаан зэрэгт амжилттай оролцож шилдгээр шалгарсан хүүхэд багчуудад шагналыг нь гардуулсан юм а. Өглөөний уншлагада яг 1 цагийг зарцуулдаг. Өөр номын тэмдэглэл. Бид номын тэмдэглэлээ янз бүрээр хийдэг. Оюуны зураглал, тэгээд дөрүүдээ зурах гэх янз бүрээр хийдэг. Ер нь ихэвчлэн ямар төрлийн ном уншдаг вэ? Бид нэр ихэвчлэн яг өөрсдийнх нь сэтгэхүйнд тохирсон ном уншдаг. Ном уншдаг чамд ер нь яг ямар өөрчлөлт гаргасан бэ? Ном уншснаар надад миний сэтгэх чадвар айгүй их хөгжсөн. Ном уншснаар их төвчээртэй болсон, миний нэрийн чадвар бас сайжирсан. Ангиараа уншихад ер нь бол тодорхой хэмжээний үр дүн маш их гарч байгаа. Яагаад гэх юм бол манай ангийн хувьд бол ярианы хэллэг сайжирсан байгаа, суудаг ашиглахаа бэлсэн байгаа. Маш их тийм сайн үр дагаврууд бол гарч ирсэн. Энэ өдөр шинэ хуучин номын солилцоо Монгол Улсын багшийн сургуулийн Дэтэм дугуулангийн сурагч багш нарын үндэсний уран бичлийн үзүүлбэр Төв аймгаас төрөн гарсан ардын 5 уран зохиолчийн номын үзэсгэлэн нууц зохиолч номын шүлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь энэ жилийн Номын Баярын онцлог байлаа.